Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг таймлан хүргэе. Газын зурвасдах дайралтаа зогсооход Израиль шахалт үзүүлэх зорилготой уулзалт нэм гарагт басан байна. За энэ хүү уулзалтыг Испани бас өөрийн нутаг дэвсгэртэй зохион байгуулж байгаа юм байна. За энэ удаагийн уулзалтанд дэлхийн 20 гаруй орны төлөөлөгч болон олон улсын байгууллагууд оролцож байгаа юм байна. За энэ одоо Испани нийслэл болж байгаа уулзалтыг ерөнхийдөө Мадридын бүлгийн уулзалт гэж нэрлэгддэг. 5 дахь удаагийнхан уулзалт нь энэ удаа нэм гарагт болсон байна. За олон улсын хамтын нийгэмлэг Газын зурвасдах дайныг зогсоохын тулд Израилийн эсрэг хориг арга хэмжээ авахыг эрэлхийлэх ёстой гэж Испани гадаад хэргийн сайд мэдгдсэн байна. За тэрээр бол Европ, Арабын орнуудад хандан энэхүү уриалгыг гаргасан байна. За түүний хэлж байгаагаар палестинчуудын дунд үхэл өсөглөн өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед Израилийг энэ шийтгэх зорилготой палестинчууд болон Хамасыг шийтгэх зорилготой дайралтаа зогсоохыг уриалсан байна. За энэ одоо уулзалттай холбогдуулан дайныг зогсоох зорилгоор Испани Мадрид хотод 20 гаруй улс орон олон улсын байгууллагууд хүлээн авсан гэдгээ Испаний засгийн газрын зүгээс мэдэгдэж байна. За Израилийн ойрын холбоотон гэж олон жилийн туршид бол явж байсан орнууд, ялангуяа Европын орнууд бол энэхүү бүслэгдсэн бөмбөгдөж байгаа Газын зурвасдах цэргийн ажиллагааг өргөжүүлснээр дараа Израилийн эсрэг дарамтчилтаа өргөжүүлэх ийм зорилготой байна. За 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хамасын тэргүүлсэн халдлага явагдсан. За энэ бол Израилийн одоо энэ Газын зурвасд явуулж байгаа тасралтгүй үргэлжилж байгаа дайм байлдааны үйл ажиллагаа байгаа. За үүний улмаас Палестины хувьд 3 сар орчим бол бүслэгдсэн тусламжийн цуваа нэвтрүүлэхгүй байгаа. За үүнээс болоод хоол, хүнс, түлш, эм тарианы хомсдол бол улам бүр хүндэрсэн ийм нөхцөл байдал үүсэт байгаа. За Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху 7 хоногийн өмнө холбоотнуудынхаа энэхүү хэлж байгаа санал зовнилыг одоо хүлээн авч Израиль хязгаарлагдмал хэмжээнд тусламж үзүүлэхийг зөвшөөрнө гэж хэлснээс хойш Газын зурвас руу тусламж бараг гараагүй гэж олон улсын байгууллагууд үзэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хувьд энэхүү зөвшөөрөгдсөн тооны одоо тусламжийн хэмжээг үнэлэхдээ далаад туслын чинээ ийм бага хэмжээний тусламж очиж байгаа гэж үзэж байгаа. За зарим тусламж үзүүлдэг бүлэг байгууллагууд Нетаньяхугийн мэдээллийг утаагаа хаах зорилготой дэлгэцийн үүрэгтэй гэж мэдэгдэж байна. За тусламжийн байгууллагууд сүүлийн өдрүүдэд Израилийг нэвтрүүлэхийг одоо зөвшөөрсөн хангамж нь өдөрт 500-аас 600 ачааны машин байгаа. За энэ нь бол бодит хэрэгцээнээс хамаагүй байгаа гэж мэдэгдэж байна. За Израиль 5 гарагаас хойш Газын зурвасад тусламж атсан 100 орчим ачааны машиныг зөвшөөрсөн гэж албаны хүмүүс мэдэгдэж байгаа. Палестин засаг захиргааны ерөнхий сайд Мухаммад Мустафа Израилийн засгийн газар Газын зурвасд бий болоод байгаа үсэглэн геноцидыг зогсооно гэж найдаж байгаагаа илэрхийлж дэлхийн улс орон үүнийг бол дарамт одоо шахалт үзүүлж Израилийг тухайн үйлдэлийг хийхдээ уриалга гаргахыг одоо мэдгдсэн байна. За мөн Египтийн гадаад хэргийн сайд Бадир Абдел Ати дайныг зогсооход Израилийн талаас улс төрийн хүсэл зориг дутагдж байна гэж мэдгдсэн байна. За Мадридэд болох уулзалт нь Франц, Сауди Араб 6 дугаар сарын 17-нд Нью-Йорк хотноо зохион байгуулах хоёр улсын харилцааны асуудлаарх нүүбийн өндөр түвшний баг хурлын өмнөх бэлтгэл ажил болж байгаа чухал хуралдаан юм байна. За өнгөрсөн жил Мадрид хотноо болсон яг ийм уулзалтанд Египт, Йордан, Катар, Сауди Араб, Турк зэрэг улсууд болон Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн Норвеги, Ирланд зэрэг Европын улсууд цугларан хуралдаж байсан. За Арабын лиг болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг багтаасан нэм гарагт болсон уулзлын хувьд Израиль Палестины мөргөлдөөнийг хоёр улсын зарчмаар шийдвэрлэхийг одоо дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл энэ бус нутагт Израиль болон Палестин гэсэн хоёр улс байх ёстой гэж үзэж байгаагаа оролцогчид мэдгдсэн байна. За Европын холбоо энэ 7 хоногт Израильтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ эргэн харахаар шийдсэн гэж мэдгдсэн. За үүний дараа Испани гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес бид 20 гаруй хэмжээг одоо ноогдуулах асуудлыг авч үзэх ёстой. Бид энэ дайныг зогсоохын тулд чадах бүх зүйлээ хийх ёстой гэж мэдгдсэн байна. За холбооны бүгд найрамд Герман улсын гадаад хэргийн дэд сайд Флорен хаан нэм гарагт мөн Газын зурвасад нөхцөл байдал хүндэрсэн. За төвчгийн аргагүй хүмүүлийн хямралын нөлөө бий болсныг анхааруулад гал зогсоох дипломат арга хэмжээгээр тухайн асуудлыг шийдвэрлэхийг нэн даруй уриалсан байна. За Мадридын бүлэг хэмээх энэхүү одоо уулзалтын гишүүд нь палестинчуудтай хамтран за тус улсын нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа яриа хэлцээг өрнүүлэх дайныг зогсоож Палестины улс байгуулах хэрэгцээний талаар ярилцах болно гэдгийг Испани гадаад хэргийн сайд мэдгдсэн байна. За Газын эрүүл мэндийн яамны мэдгдснээр Израиль улс дайралт хийснээс хойш 54 мянган орчим хүн амнасаа алдсан. За тэдгээрийн олонх нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа нь хүмүүнлэгийн нөхцөл байдал ямар байдалтай байгааг харуулж байгаамаа.